За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ чакраны талаар ярив. Бид нэр үндсэн 7 чакратай гэдгийг хүн болгон сонссон бах. Тэгээ бид нэр чакра гэдэг үгийг дэндүү их ашиглаад жоохон үн цэнийг бууруулсан гэж хэлж болно. Бид нэр чакра гэхээр л тийм мэднэ нэг 7 чакра байдаг гэж боддог болохоос биш. Чакра болгоно нь ямар учиртай юм бэ? Бид нэрийг анх төрөхөд хэдэн чакра нэтвэхтэй байдیں۔ Тэгээд хэдийг нь бид нэр өөрсдөө идэвхжүүлэх хэрэгтэй байдیں۔ Тэгээд чакраны баланс алдагдаад ирэхээр бид нарт ямар зовиорууд үүсдэм бэ гэдэг талаар ярилцъя. Тэгэхээр чакра нь өөрөө 7 байдаг гэж үздэг. Тэгтээ 7-оос ч их байдаг. Жааш нь ингээд бид нэр чакрануудаа сэрээгээд бясалгал хийгээд тэднэр дээрээ мэдрээд ажиллаад явах юм бол нэгт. За хоёрт энэ 7 чакра нь хүний биеийн дотор энергийн төв болж байрласан байдаг. Тэгээ бид нэр бясалгал хийгээд бас сайн үзэж харах юм бол бид нэр яг бодит өөрсдийнхөө физикнүүдээр энергийн өнгө, тэр чакраны өнгө болон яг тэр энергийн төв нь хавцаа байрлаад байгааг нь мэдэрч харж болдог. Тэгэхээр энерги хардаг нүд гэдэг нь өөрөө 3 дахь нүд буюу одоо тэр 3 дахь мэлми гэж хүмүүс яриад байдаг. Бидний 3 дахь мэлми нэгтгэхэд тийм амархан биш. Тэгэхээр бүгдээрээ доотлын 3-аас эхэлж ярий. За хамгийн анхдагчтэй доотлын 3 чакра Муладхара, Садхистана, Манипура гэд 3 чакра байгаа. Ерөнхийдөө бол улаан, оранж, шар, улаан улбас шар өнгүүдээр илүү дүрсэлж өгсөн байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр улаан өнгө бол хайрын өнгө гэж хэлж болно. Гэтэ хасах цэнэглүүгээ ороод ирэхээр дутагдал, гачигдал, дутуугийн комплекс гэдэг ч юм уу тийм болоод ирдэг уур уцаар. Тийм болохоор энэ улаан өнгөний өнгө нь илүү тийм хар тал руугаа болох, улаан хүрэн болох энэ болгон бас энэ чакраны ажиллагаа алдагдсан байгааг харуулдаг. За тэгээд дээшлээд Садхистана чакра. Энэ хоёр чакраг хамтд нь одоо ярьчий гэж бодож байна. Үндэс чакра. Тэгээд үндэс чакраны дээр байдаг чакра гэсэн Садхистана. Яагаад энэ хоёрыг хамтд нь ярьж байгаа юм бэ гэхээр хүмүүс энэ үндэс чакраг sexual чакра буюу хамгийн анхны энэ Муладхара чакраг өөрсдийнхөө sexual energy байдаг чакратай андуураад байдаг. Тэр нь бол тийм биш. Бидний хамгийн анхдагч хэрэгцээ бол ээж аваараа хайрлагдах, хамгаалагдах хэрэгцээ байдаг. Хажууд мэнтэй намайг хайрлах, итгэж болох, найдвартай, дулаан одоо орчин бүрдүүлэх ийм хүмүүс байна. Би энэ хорвоо дэлхий дээр одоо аюулгүй гэдэг мэдрэмжийг миний ард одоо төшиг тулгуур байгаа гэдэг мэдрэмжийг өгж байдаг чакра гэсэн үг. Хамгийн анхдагч чакра нь. Тэгээ энэ чакраны баланс нь алдагдаад ирэхээр хүн маш их ганцаарддаг, шийдвэр гаргах чадваргүй болдог, маш их эргэлзээ орж ирдэг, маш их төгшүүр орж ирдэг. Энэ бол сэтгэлийн хувьд одоо сэтгэл зүйн хувьд маш их төгшүүр, ганцаардал, эргэлзээ орж ирдэг байгаа. Тэгээд энэ мэдрэмжүүд орж ирээд байгвал таны хамгийн анхдагч чакра жоохон асуудалтай болж эхэлж байгааг харуулж болно. Тэгээд бие физиологийн хувь дээр энэ нь яад юм бэ гэхээр нурууны доод үе их өвддөг. Ер нь бол нурууны доод үеэр өвдөж эхэлнэ гэдэг бас энэ чакраны алдагдал. Яагаад бид нурууны доотлоор өвдөж эхэлж байгаа юм бэ гэхээр төшиг тулгуураа алдсан юм шиг мэдрэмж авах. Хинж намайг
би ганцаараа л нуруунд дээрээ бүх зүйлийг үрж ийн гэдэг итгэл үнэмшил. Магадгүй анх төрөхөддөө ээж аавын нэг нь байгаагүй. Тийм болохоор энэ нь одоо яг хангалттай тийм хайраар дүүрч чадаагүй гэдэг юм уу те. Аль эсвэл хүн одоо явцын дунд магадгүй хинэгнээс салж хахацаад магадгүй хитрхи ихтэй өөрийнхөө энэ эмэгтэй хүн дээр ярьж л та хитрхи их өөрийнхөө эмэгтэй энергээр биш өөр энергээр одоо илүү эргэтэлэг энергээр амьдралд хандснаас болж би л бүгдийг нуруунд дээр үүрж гин, би л бүгдийг болгож гин, надад туслах хүн алга, би л өөрөө хийхгүй бол хинч хийхгүй ч гэдэг юм уу те. Тэгээд яг энэ хорвоо дэлхийч ингээд одоо намайг хайрладаггүй гэдэг ингээд энэ итгэл үнэмшлүүдээс хамгийн анхдагч чакра гэмтээд тэгээ бидний нуруу өвдөж эхэлдэг байх нэ. Энэ нь бол эмэгтэйчүүд буюу эрэгтэйчүүдтэй ямар ч хамаагүй. За тэгээд хоёр дахь чакра буюу сватхистана чакра. Энэ нь болохоор илүү юм улбар шар өнгийн болоод ирж байгаа. Дээшлээд хоёр дахь нь болохоор яг энэ үр тогтоодог хэсэг одоо sexual chakra бидний өндөөвч сав одоо байрлаж байдаг тэр энергийн төв хэсэгт байрлалтай байдаг. Тэгээд энэ нь ямар сэтгэл зүгээс болж гэмтэж эхэлдэг вэ гэхээр маш их донтолтуудаас болж тэгээд буруу зуршлуудаас болж хамгийн анх гэмтэж эхэлдэг байхаа. За тэгэхээр донтол буюу буруу зуршил гэдгийг те бүр бид нэр ингээ багасаа яаж анзаарч харж болох вэ гэвэл хит их одоо хөхөлтийн рефлексэнд донтох гэж байдаг. Хүүхэд одоо соос хөхөх, ээжийнхаа мөмнөөс гарч чадахгүй байх. Тэгээд тэр нь ингээд яг хамаарал болоод түгшүүр болоод ямар нэг юм түгшүүртэй энэгшил болж хувирж ийна гэдэг нь тэр хүүхэд ирээдүйд ямар нэгэн зүйлээс донтох эрсдэл маш их бөгөөд угаасаа анхан шатны донтолттой одоо болж эхэлж гин гэсэн үг. Тэгэхээр яагаад тэр болгоно нь үүсч эхэлж байгаа юм бэ гэхээр тэр хүний одоо тэр хүүхдийн байгаа орчин анхнаасаа маш түгшүүртэй одоо орчин байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь өөрөө sexual одоо сувг буюу бидний sexual чакратай одоо холбоотой бас sexual одоо тий үйл ажиллагааг хариуцж явдаг гэж үздэг болохоор энэ нь сэтгэл зүйн хувьд эвдрээд эхлэхээр бие физиологийн хувьд эмэгтэйчүүдийн янз янзын өвчин буюу эрэгтэй хүмүүст болохоор маш ихээр бөөрийн дутагдал болж илэрдэг. За бид нар одоо том болоод те янз янзын за тамхины донтолт, архины донтолт, янз янзын одоо бодисын донтолт, за хүм муулах дон өөр юу гэдэг те шоудах дон хүүхэндэх гэж ярьдаг те хүүхэндэх донч гэдэг юм. Ингээд энэ бүх донгоос үлдэлтэй нэг л мэдгээд өөрийгөө те захирч чадахгүй одоо бариад авцсан байдаг, уудсан байдаг. За би яг болно гэчээд болж чаддаггүй. За би яг болно, би 7 хоног ядаж те одоо энэ тамхинаас гарыг эсвэл гарахгүй, шоудахгүй, арх уухгүй ч гэдэг юм уу. Гингүүтэл бие барьж чадахгүй, гарчдаг, хэнийг дуудангууд гараа яваа гүйчдэг. Тэгэл дахиад би ингэхгүй гэсэн штэ. Энэ болгоно нь буцаагаад бидний одоо энэ sexual төвтэй холбоотой садхистана чакра гэмтээдэг бахны. Энэ гэмтэж эхлэхээрээ бидний одоо монголчуудын ярьдгаар ханийн тэнгэр холдонч гэдэг юм уу те. Энэ нь ингээд гэмтээд ирэхээрээ бид нэр яг энэ чакранд гэмтсэн хүнээл одоо дуудаж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр аль нь одоо эрэгтэй хүнтэй мэдрэмжийн хувьд ингээд нэг юм маш уурн хүрээд ч юм уу, савлаад ч юм уу, төгшүүртэй ч юм уу, тэгээ эмэгтэйдээ дандаа нэг тим энергээр одоо хандаж одоо ингээд одоо тэр нэг юм сайхан мэдрэмжийг өгөхдөө биш, зүгээр өөрийнхөө сөрөг энергийг суллахын тулд
одоо хайрын үйлдэл акт хийж байна гэдг нь өөрөө эмэгтэй хүнийхээ чакраг маш их гэмтэж идэг. Буцаагаад эмэгтэй хүн нь гэмтсэн чакрагаар бид нэр одоо мэдрэмжийн хувьд эрэгтэй хүн яг ийм дэлбэрэх гээд байгаа юм шиг тий одоо нэг хурд одоо л одоо нэг ийм энэ зүйлийг одоо гүйцэлдүүлж авахгүй болвол болохгүй тэнд нь одоо нэг зүйл яг дэлбэрэх гээд хэцүү байгаа юм шиг мэдрэмж төрдөг болвол эмэгтэй хүний хувьд одоо нэг ийм одоо нэг сороод байгаа ч юм уу те аль эсвэл одоо нэг юм юу ч гэсэн эрэгтэй эмэгтэй хүний хоёр мэдрэмж маш ялгаатай байдаг. Тийм болохоор эмэгтэй хүн одоо чакранд гэмтэх тусам эрэгтэй одоо нэг далд ухамсар нь эрэгтэй тэр үрийн шингэнийг эмчилгээ юм шигээр одоо авч хүлээгээд тэгээд ингээд тэнд нь энерги алдагдал байгаа болохоор эрэгтэйгээс энерги одоо цороод идэг. Тэгвэл тэр эрэгтэйгийнх нь гаргаж өгж байгаа энерги нь хүртэл ямар ч тийм чанаргүй тийм төгшүүртэй, тэгээ ууртай, уцаартай одоо өөртөө итгэлгүй нэ тэрэг гэ тэгээд цаашаана тэр нь ингээд бүр дамжраа явах юм бол тэр хүний одоо тий бөөр нь өвдөж байна, ингэж байна, тэгэж байна гэд ингээд иймэрхүү асуудлуудыг бид нэр ингээд өөрсөндөө шингээж авдаг болохоор давхар бас ер нь бол завуур одоо нэмэгддэг л гэсэн үг. Аль нь тиймэрхүү сэтгэл зүйн байдалтайгаар нэгэнтэйгээ хайр хийснээр ерөөсөө тэр нь одоо сайхан хайрын энерги болж хувирдаггүй байх нэ. За тэгээд цаашлаад манипура чакра тий 3 дахь бидний чакра. Энэ нь илүү юм шар өнгөөр дүрслэгдсэн байдаг. Энэ нь болохоор бидний ходоод гиз хавцаа байрладаг гэж үздэг. Энэ энергийн channel нь тий энергийн төв нь. За энэ энергийн channel нь өөрөө ямар учиртай юм бэ гэхээр бид нэрийг одоо хэрэгцээний хувьд хангалуун байлгах, задгалан байлгах, одоо хэрэгцээ сайхан одоо хангагдах гэсэн үг. Тэгээ бидний хэрэгцээ хангахдахгүй болоод ирэхээр сөрөг тал руугаа сэтгэл зүйн хувьд ямар асуудлууд үүсэж эхлэх вэ гэхээр айдас, дутуугийн одоо комплекс гэж яриад байгаа. Сэтгэл зүйдээр дутуугийн мэдрэмж, өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх, тэгээд маш их одоо байнгын хүчгүй сул дорой өөрийгөө мэдрэх ийм зөврүүд илэрдэг. Айдас нь яг энэ 3 дахь чакрагаас 3 дахь чакра гэмтснээс болж маш их гардаг. Энэ 3 дахь чакра өөрөө цэвэр биш болоод ирэхээр бид нэрийг те айдсын долгион ялгаруулдаг байх нь, дутуугийн мэдрэмж ялгаруулдаг байх нь, ерөөсө байнгын юм хүч чадал те нийл тийм сулбгоор тийм байдлуудыг ялгаруулдаг байх нь. Тэгэд энэ нь бие физиологийн хувьд яаж байгаа юм бэ гэхээр янз янзын харшил болдог, янз янзын одоо irritation буюу одоо цухал одоо хүн цухалдаж эхэлдэг, маш их цухалддаг болдог. Ингээ нэг юм зүгээр л гэлсэн гэлтэй нэг асуудлыг шийдчихээ хооронд хүн цухалдаад идэг, хүн лүү залахын хооронд цухалдаад идэг, хүн хариулахын хооронд одоо цухалдаад идэг ч гэдэг юм уу те ийм байгаа. Тэгээд мэдээж хэрэг ходоод гизийг өвчлүүлнэ, янз янзын ходоодны асуудал. Ер нь бол хамгийн түрүүнд энэ чакра өөрөө ихээр гэмтээд ирэхээр бид нэр хүчил гэдэг асуудалтай нүүр тулгарч эхэлдэг. Маш их юм ходоодноос хүчил ялгараад байдаг. Ягаад гэвэл тэнд орж ирээд байгаа бохирдол, бохир энергитэй давхар орж ирж байгаа тэр хоол хүнснүүдийг те маш ихээр юм задалж гадагшлуулах ажил хийх хэрэгтэй болдог болохоор бид нэр юм их хүчил ялгаруулад байдаг. Тэгээ буцаага тэр ялгаруулад байгаа хүчлээ бид нэр өөрсдөө дахиад имээр дарах гал ингээл явдаг. За тэгээ яагаад энэ чакраны анхдагчтай тэр энергийн төв баланс нь алдагччаад байгаа юм гингүүд бидний итгэл үнэмшлийг одоо маш ихээр одоо ингээд хуураа хайсан буруу тийш нь одоо бидний итгэл үнэмшлийг эргүүлсэн гэсэн үг.
бид нар одоо бодоод үзэх юм бол Улаанбаатар хот дээр маш жижигхэн тэндээ ингээд бүгдээрээ шамбаарлаж байгаа юм чинь бүх юм дутагдaltaй, гачигдaltaй. Надад энд одоо амьд үлдэх орон зай алга, мөнгө бага байна гэдэг одоо мэдээж хэрэг бүр ингээд маш их одоо тийм сүрэг итгэл үнэмшлүүд гарч ирэх нь л ойлгомжтой. Тэгэл мэдээж хэрэг сүрэг итгэл үнэмшлээс бид нэр яах юм Монголд байгаа цалин багтай, ажил олдохгүй, би одоо ирээдүйдээ юм хийж чадахгүй, хүмүүс чадахгүй байна. За тэгээд ингээд маш их өрсөлдөөн байна. Надад яг өөрийн гэсэн одоо талхны үүрмэг одоо байхгүй ч гэдэг юм уу. За тэгээд тэр байхгүй гэдэг зүйлээс дандаа бид нэр ингээд байгаа юмд ингэж атаарх нь байрна гэд дараа чи блокуд үсэж хэлж байгаамаа. За тэгээд цаашлаад зүрхний анахата чакра руу оръё. За энэ чакраны баланс нь алдагдаад зүрх тал руугаа чиглээд ирэхээр сэтгэл зүйн хувьд бид нарт тийм уур биш бүр юм хорсол төрдөг. Бүр юм зуусан хорсол. Уур гэдэг бол одоо тухайн үедээ илрээд тэгээд гарчдаг болвол хорсол гэдэг бол ингээд бүр яг нэг тухайн үйл явдал хүнд ингээд бүр хадгалагтаад байгаад байдаг зүйлийг хэлээд байгаа. Гомдол ч гэсэн яг ялгаагүй. Бид нэр заримдаа зүгээр нэг хүүхэд ч юм уу ээж нэг юм жимс авч өгсөнгүй, чихэр авч өгсөнгүй, эсвэл тэрмэн болсонгүй, шалгалтандаа унжлаа, эсвэл найзтайгаа муудалцчлаа гэх нэг төр зүрийн гомдол гэдэг зүйл байгаад би хүн гомдоочлоо доо ч юм эсвэл би гомдож байна да гэдгийг ингээд анзаараа мэддэг болвол яг энэ зүрхэн чакран дээр ороод ирсэн гомдол бол хэнийг нь одоо хуурцсан, гараар нь тавьцсан, бүр юм зууцсан одоо гомдол гэж хэлээд байгаа. Бүр юм нэг бодхоор л одоо зүрхнээс гардггүй, бодхоор л буцаад одоо уйлмар санагдаад байдаг, бодхоор л гомдоод байна гэдэг шиг. Тэгээ бодхоор л өөрийгөө өрөвдөд байна гэд энэ болгон зүрхний одоо сүрэг эрчим идэвхжсэн байгаагийнх. Тэгээд хинт ч юунд ч итгэхээ байждаг. Бид нэр ер нь итгэлийн алдна гэдэг бол бүхний алдсандаа тооц гэж Чингис хааны үг байдаг билүү дээ. Ер нь бол итгэлийн алд бол бүхний алдсанд тооц гэдэг бол энэ яг энэ зүрхний итгэл алдарна гэдэг бол тэгэл өөрсдөөсөндөө итгэл алдна, хорвоо дэлхий гэдэг ер нь бол тэгэл найдвар төр чигтээ ингээд унтарч байна гэсэн үг. Тэгэд энэ нь бие физиологийн дээр ямар өөрчлөлтүүд гаргаж байгаа юм бэ гэхээр мэдээж хэрэг зүрх хөвжин, астм, зүрх хөвдөн аль эсвэл одоо маш их гин тийм астм, паник атак гэж яриад байгаа одоо сүлд хүмүүс ингээд өөрөө яаж чадахгүй, өөрийгөө зогсоож чадахгүй паник атаканд ороод дэлбрээд гэдэг шиг тийм. Тэгээд эмэгтэй хүмүүст аль нэг хүүхэн өвдөд байгаа юм шиг мэдрэх, хүүхэн зангирсан юм шиг хаа нэгэн газраа одоо бугларах, тэр болгон одоо энэ гомдол, зуулт, итгэхгүй байдал гэдэг одоо зүйлсийн үр дагаврын зангира блокнууд байдаг бахны. За энэ дөрвөн чакра хүртэл нэг зүйлийг хэлэхэд бид энийг анханасаа энэ одоо дөрвөн чакра маань бид нартэй төрхөөс одоо маш идэвхжиж одоо орж ирдэг. Тэгэд энэ нь ингээл балансаа алдаал, буцаал өөрийгөө засаад ер нь бол бидний далд ухамсар, бидний бие махбод гэдэг бол өөрөө маш гайхамшигтай зүйл. Бид нар хичнээн хүнд гомдож байсан ч гэсэн, ууралж байсан ч гэсэн, одоо итгэл алдарч исэн ч гэсэн ууг нь бол бидний далд ухамсар, бидний бие баг бид нар биендээ хайртаагаасаа илүү хайртай. Өөрийнхөө ажлыг хийж лээдэг, цэвэрлэгээгээ явуулж лээдэг, өөрийгөө имжлэх гээд оролцож лээдэг. Тэгээ бид нар яг за яад энэ удаа итгээд үзье. За яад өөрийгөө амраа. За яад би ер нь энэ таалагдахгүй орчноо солиод үзье. За яад одоо би ганцаараа байсан ч чадна ч гэдэг юм уу ингээд ямар нэгэн эерэг бодол одоо орж ирэх төдийд л
Хүрхэн амьтад ингээ баярлаад тэр нэг эерэг бодол, энерги, эрчимдэр өөрсдийгөө засаад янзлаад уг нь эдгийч юмсан гэж бодоод явж идэг. Зүгээр бидний энэ тарих толгой, бидний энэ одоо майнд гэж яриад байгаа, бидний энэ тарих гэж яриад байгаа, ил ухамсар гэж яриад байгаа яг юу байх нь хамаагүй, зүгээр энэ нь л өөрөө ингээд мартаж өгдөггүй. Яг үнэндээ яг бодоод үзэх юм бол бид нэр айгу завтаахгүй юу? Бид нэр их завтай. Тэгээд яг энэ бодлыг ингээд бүр сонсоод би юу бодоод байна гэ ямар нэгэн одоо бясалгал хийгээж ч юм уу, випассана бясалгалт яваач ч юм уу, эсвэл одоо яадаг чинь тийм ингээд үзэхээр бид нэр ингээд маш завтай байдаг болохоор энэ ийм их зурагт үздэг юм байна. Маш завтай байдаг болохоор энэ нэг бодол одоо гарч ирдэм байх. Тэгээ маш завтай байдаг болохоор бодол дахин эргэлдэж давтагцаар л идэм байна. Ер нь бол баг шинийн бодгоо болцсон. Шин сэтгэл хөдлөлүүд одоо эерэг эрчмийг бид нэр өөрсдөө ухамсартайгаар оруулж ирэхэ болцсон. Зүгээр л хуучин болж байгаа зүйлсүүдээ л бодоод идэг. Нэг зүгээр ингээд нэг байгалийнхаа аясаар нэг зүгээр олчингууд сайхан зүгээр болчлоо гэл тэгээд буцаа муудчихгод буцаа муудчихлаа, миний угаасаа нуруу өвддөй, миний угаасаа зүрх өвддөй, миний угаасаа ходоод өвддөй, миний угаасаа өндгөвч өвддөй ингээл сайхан угаасаа л би өвддөй ингээл явж идэг. За тэгэхээр бидний далд ухамсар, бидний бие уг нь биднэрт маш их хайртай ахны бүр юм аль болох өөрсдийг минь өмнөөс нэг амар ядраахгүйхан шиг, нэг амар бодуулчихгүйхан шиг, нэг амар шаналгахгүйхан шиг л ингээл бүгдийг сайхан зохицуулж гал цэвэрлж гээл бүр нэг гуниглсны дараа хүртэл бид нарыг тайвшруулдаг гормон ялгаруулаад маш их ууралсны дараа хүртэл одоо гормон ялгаруулаад бид нарыг нэг дандаа юм одоо арталын өвчин намдагч нь өгж идэг. Гэхдээ бид нэр сүултээ хит их одоо сэтгэл хөдлөлөө дахин давцаар агаад сүүл рүүгээ тэр сэтгэл хөдлөлийнхоо одоо сүүдрэн талдаа донтно гэсэн үг. Сүүдрэн талаа одоо хэрэгжүүлээд зүрх сэтгэл хөдлөлөө гаргаад тэрний хар дээр нэг авдаг жоохон гормоны одоо нэг юм дофамин, донтолт одоо юу гэдэг нэг гормоны одоо нэг өгдөг ялгаралт ингээд донцчдаг. Гэтэ өөрсдөө ч тэрийг мэдэхгүй тэгэл нэг юм би гомдолтой хүн намайг гомдоосон, намайг хайсан, намайг хуурсан, намайг одоо мэхэлсэн яасан ч байдیں۔ Тэгэл ингээд тэрэндээ нөгөө нэг тэр түүхэл ингээд дахин яриад бодоод ахаар цаана нь ингээд ямар гормон, ямар урамшуулал би аваад байна тэрийг бас бодож үзэх хэрэгтэй. За дээшлээд хоолой чакра буюу вишудха чакра маань гарч ирж байгаамаа. Энэ хоолой чакраны үйл ажиллагаа ямар сэтгэл зүйн нөхцөл байдалд алдагддаг вэ гэхээр миний үг одоо ямар ч за нэг юу лээ илжээний чихэнд алт хийсэн ч сэгсрэн ус хийсэн ч сэгсрэн лөө. Энэ бас л бидний ингээ маш юм нийгмийн буруу итгэл үнэмшил. За миний үг хов хоосон. Тэгээд энэний чих бас ингээд юм дүв дүлээ гэдэг одоо анхдагч сэтгэл зүйн бодол итгэл үнэмшилтэйгээр бид нарны нэгэнтэйгээ яг харьцах хэрэг байна уу та тэгээд дотны хүн нь юм хэлэхээр хүлээж авдаггүй сонсдоггүй юм. Тэгээ өөр хүн юм хэлэхээр хүлээж авдаг сонсдог наадах чинь гэдэг юм ойлголт байдаг. Тэгэхээр юу гэсэн үг бид нар яг ингээд дотны хүндээ итгэж чадахгүй дотны хүн маань надад биднэрт хамгийн сайн сайхныг хүсэж байгаа гэдэг өнцгөөс харахгүй болвол гадны хүн л илүү гэдэг утгаар бид нэр энэ гэр бүлийн үнцэн гэдэг зүйлээ алдаад байгаа юм биш үү Тэгээ бид нэр ойр дотныхоо хүнийг л сонсгон болвол өөр хэнийг яг сонсох гээд байгаа юм Тэгэд яг энэс болоод бид нэрийн хоолой чакра гэмтэж хэлдэг. За миний үгийг тоодгүй юм дөө, миний үгийг авч хэлэлцдэггүй юм дөө. Тэр мэддэг хүнээр нь хэлүүлээ намайг ямар сонсогч биш гэдэг ч юм уу За буцаагаад
Энэ нь маш их юм өөрийгөө тусгаарлах сэтгэл зүйн өвчин болж хувирдаг. Зөв өөрийгөө ингээд тусгаарламар л санагдаад идэг. Ингээд нэг бүх юмнаас тусгаарлалчуллаа айгу амар тийм нөө цутаадаг нэг шил одоо эндээс ингэж гарч ирнэ гэх юм уу. Төвөг за хүнд юм хэллэхээр ингээл бууртан болчиход идэв. Төвөг за болиоли төвөг энэнд оролцоож яхаа төвөг за миний үзэл бодлыг хэн сонсгоо төвөг гэсээр хагаад энд чин одоо нөгөө нэг өөрийгөө төвөг биш гэж бодснууд нь л те ямар байх нь хамаагүй үжигсэн хүмүүсийн одоо ухамсар тарих итгэл үнэмшилт нөлөөлж чадаад байдаг. Тэгэнгүүт өөрийгөө төвөг гэж бодснууд нь болохоор ингээл хоолоо нүвдэх, хоолоо нь хуурайших, гив гинт одоо хуурай ханиалгах. Тэгээд энэ эрүүн доогуур юм гарах, эрүүн доогуур одоо янз янзын герпес эднэр гарах. Тэгээд хоолойны юм нэг гүнээс тэ ходоод яг биш гэхдээ юм хоолой нэг гүнээс нэг тийм өмхийн үнэртдэг өмхийн үнэртэх тохиолдол байдаг. Тэр бол яг бидний хоолойн чакра, вишудха чакра маань ингээд гимтэж эхэлж байгаагаа мэдэгдэж байна. Тэгээ би физиологийн хувьд бол өмхийн үнэртэх наахан хоолой их өвддөг болох нь. Тэгээд энэ хоолой бамбай эднэр гэдэг хүртэл. Тэгээ энэ нь яаж байгаа юм бэ гэхээр бид нар ингээд нөө ярих ирэхээ байнга боолгоод өөртөө үнэлэхгүй тэг ингээл өөртөө ч доош нь хийгээд тэгээд өөртөө ярих ирэхээ байнга боолгоод тэгээд тэрэндээ ингээд нөө хөлийн зөвшөөрчгөр бидний энэ дотоод одоо тэг дуу хоолой гэж тусдаа юм байдаг. Энэ нь өөрийгөө илэрхийлж чадахгүй болоод ирэхээр ер нь энэ амьдралд одоо ямар ч утга учир алга гэдэг бүр юм код ороод ирдэг. Ямар ч утга учир алга. Одоо би өөрийгөө илэрхийлэхгүй л шүү дээ. Би өөрийгөө яаж илэрхийлж байгаа? Яаж илэрхийлэхгүй байна? Би нэг сүүдэр мэдл одоо яг жинхэнэ амьдарч биш зүгээр орш ингээд нэг юм хальт одоо байж өгч одоо энэ амьдралыг одоо өнгөрөөж ин арай гэж нэг юм өөр сэрээд нэг кофе уугаад тэгээ нэг ажилдаа явчаад тэгээ хурдхан шиг тэр нэг өдрийг дуусгахын тулд янз янзын юм хийгээл ингээл аль болох тарих толгоогоо затааруулаад хурдан ядарч нэг нойроо хүрвчмээр санагдал нойр нь шүнд хүрэхгүй бол тэгэл янз янзын одоо им тариагаа хэрэглээл тэгэл дараачийн өдөр гэл ингээд тийм бидний яг үнийг хэлгээд энэ хоолойн чакра маш хүчтэй. Энэ хоолойн чакра ер нь бусад одоо бүх чакраг амьлуулж дахин идэвхжүүлэх хүчтэй байхгүй. Ягаад гэвэл энэндээс үг гэдэг зүйл гардаг болохоор үг гэдэг бол тэр чигтээ засал хийдэг давтамж долгион байдаг болохоор хоолойн чакраныхаа хүчинд л итгэхэ болоод өөрийнхөө үзэл бодолд итгэхэ болоод өөрийнхөө итгэл үнэмшил итгэхэ болоод мөрөөдөлтөж итгэхэ болоод миний үг хин нэгэнд хүрэх үнцэнтэй гэдэгдэж итгэхэ болоод ирэхээр ер нь бол дээдлийн хоёр чакраны талаар итгэвчүүлэхийн талаар ямар ч одоо яриа өрнөд хэрэггүй болдог. За ийм байх нэ. За дээшлээд Ажна чакра буюу одоо 3 дахь милми гэж яриад байгаа тийм. Энэ ажна өөрөө бидний одоо энэ боргоцоо булчирхаа энийг одоо хүмүүс ингээд зүгээр юм нүдний одоо энергийн түвшний одоо нүдний энергийн төв хавцаа байрладаг болохоор мэдээж хэрэг яг уу энэ чакраны үйл ажиллагаа алдагдаад ирэхээр нүүд чих хамарлуу өртдөг л дөө. Тэгтээ энэ чакра яг үнийг хэлэхэд итвэжих шаардлагатай ч шаардлагагүй ч биш байдаг. Энэ чакраны итвэжхийн тулд бид нөр өөрсдөө эхлээд оройн чакра буюу сахасрара чакрага нэг хэрэгтэй болдог. Одоо бид нэр их бясалгал хийдэг хүмүүс бол анзаарсан бах ингээд оройн чакрагаа сайхан барайны шилний таг онгойлгож ингэж бодоод суугаад бясалгал ингээд хийгээд ингээд явж яхаар заримдаа нэг юм тухны голд ингээд бүр чимчигнээд идэг. Одоо нэг ямар нэгэнтэй долгион жижигэн тэнд нэг юм болоод байгааг мэдрэгдээд байдаг.
Энэ нь болохоор маш их юм бясалгал хийж иж өөрөө идэвхждэг. Тэгээд өөрөө бүр цаанаасаа тий одоо юм далд ертөнд за энийг чи идэвхжүүлж яах ч байгаа гэдэг асуулт хүртэл тавигддаг. Зарим хүмүүс одоо сайхан бясалгалаа хийгээд өөртөөхөө бүх чакраг ингээд эдгээгээд ангаагаад ирэнгүүт энэ нь өөрөө цаанаасаа идэвхжих гээд ирдэг. Одоо өөрөө цаанаасаа одоо тий илүү зүйлийг одоо далдын зүйлийг харуулах гад тэр өнгийг, тэр энергийг, тэр мэдээллийг ингээ харуулах гад тэгээд идэвхжиж эхэлдэг. Маш их юм төсөөллийн зурагнууд орж ирдэг. Одоо энэ урлагийн зураач мураач хүмүүс бол тий шууд одоо зураг нь одоо ингээ зүүдэндэн ч юм уу эсвэл зүгээр явж хат ингээ харагдаад тэг би тэрийг зурч чадах, амьдлуулж чадах уу гэдэг нь л үлддэг ч гэдэм юм уу тий. Тэгэхээр дээд эсүүд буюу бидний дээд ухамсар бясалгал гэдэг одоо бид нэр илүү энэ сүнслэг оршихуй мэдлгүүдтэй ойртох тусам энэ нь өөрөө идэвхжинэ. За тэгтээ бид нар ер нь бол одоо сэтгэл зүйн хувьд энэ нь сөрөг болоод ирэхээр яг юм бэ гэхээр энэ яг нейро өвчнгүүд үүсч эхэлдэг. Мэдрэлийн системийн өвчнгүүд гэсэн үг. Яг одоо юм сүлд би нейрограф гэдэг одоо арт терапик их судалж хэрэгжүүлж өөрөө зураад тэгээд энэ надад айгүй гоё туслаад байгаа. Тэр нь өөрөө яг энэ бидний энэ 3 дахь милми чакратай өөрөө холбоотой дасгал гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр надад ямар нэгэн сөрөг итгэл үнэмшил байлаа гэж бодъё те. Магадгүй залах уурал эсвэл магадгүй надад туслах хүн байхгүй ч гэдэг юм. Эсвэл магадгүй одоо юу гэдэг. За ямар нэгэн зүгээр сөрөг итгэл үнэмшил бэ гэж бодъё. За тэгээд тэрийгээ сайхан тэрнтэйгээ ажилмаар байна те далд ухамсартаа. Гэтэ яаж ажиллахаа мэдэхгүй байна. Юунаас нь эхэлгэж мэдэхгүй байлаа гэж бодоход за нэг залхуурал гэд ингээд дэвтэр дээрээ те зургийн дэвтэр дээрээ биччихье. За тэгээд тэр нь одоо нейрограф гэдэг нь болохоор яг энэ хүний энэ мэдрэл шиг харагддаг зураг ахгүй яг мэдрэлийн системнүүд ингээд нэг юм холбоотой нэг алцны шүлш шиг те ингээд нэг холбоотой зурагнууд яваад идэв штэ те. Ер нь бол тийм гэсэн үг. Тэгэхээр би тэнд байгаа яахаа мэдэхгүй байгаа яаж тэр мэдрэлийн те тэн дотор суудсан байгаа бодлын одоо долгион эсвэл одоо эдисийг хэрэггүй болсон эдисээ одоо тууж гаргаж өхүүлж чадахгүй байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр зүгээр л шинийг сайхан одоо үүсгэх хэрэгтэй гэсэн үг. Шинэ нейрон үүсгэх, шинэ нейрон холбоо үүсгэх, шинэ одоо дадал үүсгэхийн тулд бид нэрийн тархин дотор эхлээд тэр дадалтай хамт нейрон одоо тий холбоосууд үүсч идэг гэд ярьдэн штэ тий. Тэгээ тэр нейрон холбоос нь юм бат бих болоод ирэнгүүтээ одоо йога хийх нейрон холбоос шинээр үүсгэж эхэлчихлаа гэж бодоход бүр бат бих болоод ирэхээр бид нэрийн бүр нэг юм биений нэг хэсэг шиг агаар нэг хэсэг шиг зүгээр л цаанаасаа босоод яаж хийхээ мэдээл бие мэдрээл ингээл нэг хийждэг нэг үйлдэлийн нэг олчдаг ч юм уу те шүдээ авахтай адилхан нүүр авахтай адилхан тийм байлахын тулд бид нөр өөрсдөө далд ухамсарынхаа тэр замбраагүй бодол замбраагүй итгэл үнэмшлийг алийг нь түрүү шийдмээр байгаа юм те бичиж тавьж агаад тэгээд тэр нейрографаар өөрсдийнхөө нейрон холбоог зурж ийн гэж бодоод тэгээд тэрэн дээрээ сайхан өнгнүүд өгөөд зохиомж өгөөд ингээд ирэнгүүд биднэрийн шин зүйл одоо үүсч эхэлдэг байна. Залхуурлын эсрэг юу байж болох юм? Энерги ихтэй, тэ? Энерги ихтэй, эрч хүчтэй, сайхан эрчимтэй гэл нэг 3 сайхан бөмбөлөг зурчих болно. Тэгээл тийшээ тэрийга будж яхтал улаан өнгийг гой хайрын өнгө гэж дүрсэлж бодоол тэгээ улаанаар будаж байгаа хэсэг бүрчинтэй хайраар дүүрж гин. Тэгээд миний одоо дараа нь цэнхэр ногоон гэд өөртөө одоо тэр өнгөндөө тэр өнгийг яаж бэлэгшээж харж байгаа юм. Магадгүй тэр өнгөний цаад утга учирыг нь мэддэг бол бүр сайн те. Тэгэл ингээд тэрэндээ өнгө оруулаад зураад ирэхээр бид нэр яг шинэ нейрон холбоос үүсэж байна гэсэн үг. Тэгээ бид нэр ингээд яг тайвшраад удаанаар зураад будаад ирэнгүүт бидний ил ухамсар тайвшраад ирэнгүүт яг далд ухамсараас цэвэрлэгдэх хэрэгтэй
бодлууд, давар бодлууд гарч ирнэ. Эсвэл мэрэгэн санаа орж ирнэ. Энд чинь ингээл ийм байсан биш дээ. Би яг тэрнээс болоод байнга ингэж хойшлуулад эсвэл залхуураад байсан биш гэл те ухаарл орж ирнэ гэсэн. Тэгээ ухаарлыг бид нэр ингээд зүр сэтгэлдээ мэдрэхийн тулд энэ нийл ухамсарыг угаасаа тайвшруулах хэрэгтэй, унтраах хэрэгтэй, унтуулж ах хэрэгтэй те. Тэгээд яг цаад тэр нэг сайхан шууд далд ухамсараас хөвж гарч ирж байгаа, эсвэл дээд ухамсараас орж ирж байгаа энэ ухаарлыг барьж авч чаддаг байх нэ. Тэгэхээр бид нар энэ мэлмийн хүрдэндээ өөрсдөө санаатаагаар янз янзын гоё практикууд хийж өгөх юм бол энэ нь маш сайхнаар идэвхждэг байх нэ. Тэгтээ энэ нь буцаад одоо сөрөг тал руугаа ер нь одоо нэг юм авиас бэлэгтэй тэгээ тэрийг хөгжүүлэх ёстой байсан хүмүүс яагаад чинь одоо тий удмын блокоос болоод эсвэл тэр хүртлээ одоо хүрээгүйгээс болоод тэрийг хөгжүүлэхгүйгээс болоод буцаагаад маш их толгой өвддөг, сонсгол, нүдний одоо асуудлууд үүсч эхэлдэг, сонсгол нь муудаж эхэлдэг, нүд нь хараа ногцон муудаж эхэлдэг ч гэдэг юм уу. Тийм болохоор өгөгдөл авьяас байгаа болвол тэрийг хөгжүүлээд явах хэрэгтэй байх нэ. За тэгээд 7 дугаар чакра буюу бидний оройн чакра. За оройн чакраны баланс нь алдагдаад өөрөө гэмтээд ирэхээр яадаг вэ гэхээр сэтгэл готролд ордог, маш их юм өөрийгөө алдсан мэдрэмж. Бүр юм өөрийнхөө ерөөсөө амьдралаар амьдрахгүй байгаа мэт. Би ерөөсөө ингэж амьдрах ёстой хүн биш байсан да гэдэг ч юм уу ерөөсөө одоо нэг улс руу явснаа гэ энэ улс ерөөсөө миний байх газар биш байна. Би энд одоо хүртэл юу хийгээд байгаа юм бол гэмээр одоо тийм амар юм алдагдсан, өөрийгөө алдсан мэдрэмж аавна гэсэн. Тэгээд нэг хүнд юм байнга дараад байгаа юм шиг мэдрэмж, нэг юм байнга ингээд нэг юм одоо мөрөн дээр тэгээд дал малн дээр нэг юм хүнд чинтэй юм тавьчаа тэр нь ингээд бүрэнгүүд сайхан хөнгөрүүлэхгүй байгаа юм шиг мэдрэмж. Тэгээд нэг тийм ерөөсөө бодол санаа алсын хараагаа зэгцэлж чадахгүй байгаа мэдрэмж. Яг ингээд би чи ингээл ингээл за нааширгэнгүүд ийшээ журсаал, за тийшээгэм тийшээ журсаал, за ийшээгэм ийшээ журсаал ингээл юм болгоныг ихлүүлж барьж тавиад байсан байж тээж гэдэг юм уу те. Би ийш тийшээ ингээл урсаад ийш тээж гэдэг юм уу те. Ингээд нэг юм буцаагаад нэг юм алидаа гэд би өөрийгөө нэг юм эвлүүлж авмаар мэдрэмж одоо төрөн гэх юм уу. Тийм баа. Тэгэд энэ нь бас л ингээд би физиолог дээр илэрхээр маш их толгойн өвчин, толгой эргэлт болдог. Тэгээд бүр ингээд лавшраад ирэхээр бүр ерөөсөө гэрэлт гармааргүй, наранд дургу болох, өдрийг аль болох унтаал байж юмар. Тэгээд аль орой тийшээ нэг жоохон энерги орж ирэх мэрэгч гэдэг юм уу. Энэ зүйлсүүд ингээд болдог байх нэ. Гэт энэ оройн чакра бүр ингэж нэг хэлнэ гэдэг чинь бидний энэ толгой маш их ядарсан, маш их юм бодол, энерги, тархины үйл ажиллагаанаас болоод маш их ядарсан. Бусад чакрануудын эргэлт, баланс нь ч гэсэн алдцсан. Энэ тэндээ одоо алдагдaltaй, энергийн дутагдaltaй. Тэгээд дээрэс нь энэ оройн чакра ерөөсөө одоо дээд ухамсар, огторгуй амьдралын энергиэс хооллох биш. Дандаа тэр энерги дутагдсан байсан эд эрхтэн чакрануудаас энерги татаж байсан нь мэдэгдэн. Бүр энергийн дутагдалт ингээ хүн ороод байгаагаа анзаарч эхэлнэ. Тэгээ бясалгал хийгээд ирэхээр сайхан юу ч гэсэн ингээд нэг хөнгөрөөд идэг, туслаад идэг, сайхан болоод идэг. Тийм болохоор хүмүүс бясалгалтаа дуртай, хайртай юу ч гэсэн л энэ бясалгал бол миний нэг юм шүдэ увахтай адилхан л зүйл юм байна гэд нэг юм мэдрэмж нь орж ирчээд байдаг.
байх нэ. За ингээд 7 чакрагаар явлаа. Тэгэд энэ 7 чакраг эмчилж болт юм уу гэвэл болдог. Энэ 7 чакра тий ингээд бүгд ингээд гимтэлтэй мэд санагдаж болно. Надад ч гэсэн тийм үе байсан. Угаасаа одоо орчин үед бүгднгийнх нь гимтэд явж байгаа. Яагаад гэвэл энэнд тааж буруутай биш, таны тэ өвөг дээд ээж авчинч буруутай биш. Заримдаа бас бид нэр одоо гэгэрхийн тулд харанхуйг мэдрэх хэрэгтэй байдаг. Байдагтай адилхан ийм нэг энгийн мэдтэй итгэл үнэмшлүүд. Энгийн мэд ингээд өөрийгөө шүмжилж байгаа үгнүүд те. Энгийн мэд одоо зүгээр л нэг одоо хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд ороо гарчлаа гэж бодож байгаа зүйлс болгон цаагаараа зүгээр ямар гүг үнзгий утга учиртай мөн чанартай байд юм бэ гэдгийг одоо бид нэр энэтэй суралцж гин гэсэн үг. Яг энийгтэй өөрсдийн бие махбодороо давж гараагүй тэгээд нийгэм даяараа дэлхий даяараа энэ эгоноос болж энэ одоо чакрануудын үйл ажиллагаа алдагдсанаас болж гэж хэлж болно. Тэгээд энергийн баланс алдагдсанаас болж хүн гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдэг дээр хүртэл ингээд асуулт тавигдаад тэгээ буцаад бид нэрээ ухамсар сэрхийн тулд би өөр нь хэн бэ? Яах гэж төрсөн бэ? Ямар утга учиртай ирсэн бэ? Амьдрал гэдэг чинь тэгэл энэ л юм уу гэд одоо сүүлд төрж байгаа хүүхдүүд бол бүр хурдан одоо нөгөө нэг хурдан ном уншина гэдэг шиг бид нар бол ингээд өмнө ингээд удаан ном уншдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд бас зузаан ном уншдаг гэсэн юм шиг байгаа. Тэгээд зузаан ном тэгээ жоохон уйтгартай удаан болохоор ингээд сүүл рүүгээ орж идэл эхний хэсгээ ингээ мартаад явчихдаг ч юм уу те. Одоо л орчин үеийн хүүхдүүд бол одоо таныг ном гэж зүйрлэх юм бол таныг маш хурдан уншиж байгаа. Зүгээр маш хурдан уншаад тэгээ яагаад тэр хүмүүс одоо орчин үеийн зарим хүүхдүүд үг авахгүй байна гэхээр таны энергийг уншаад байгаа байхгүй юу. Ерөөсөө энэ ингээд надад ингээд зөвлөгөө өгөх энерги биш байна л гэдгийг уншичаад байгаа. Тэрнээс ш нэг ингээд залуу гэдэг юм уу те эсвэл хөвгшинж гэдэг юм уу ийм тийм гэдэг ямар нэгэн форум одоо гаднах үзэмж үзэгдэл хараад байгаа та ерөөсөө биш. Бид нар бол ингээд гаднах үзэмж үзэгдэлд хууртагдаад те энэ баахан энэ чакрануудаа гимтээж үзлээ штэ. Одоо буцаагаад бидний энэ зүр сэтгэл сэрж байгаа. Одоо зүрх маань одоо нөгөө нэг бонус энерги өгсөн те бонус мэдрэмжээ өгсөн. За алий ууг нь ийм байсан штэ санаж гин үү гэдэг ч юм уу те аль эсвэл ийм байдаг шүү гэд ингээд мэдрэмжийг өгчлөө. Тэгээ бид нар одоо тэр энерги ингээ хөөж байраад те ингээд бүр энэ үндэс чакранаас анхдагч чакранаас ихсүүлээд ингээд дээшээ ингээд судлаад ирсэн чинь анхнаасаа л яагаад ч чинь гэр бүлийн тэр бие биенийгаа түших ёстой бие биенийхээ арт тал нь нуруунд байдаг тэр нэг юм харилцаа анхнаасаа алдагдаад ирсэн. Тэгээ тэрийг гэр бүлүүд буруутай юм уу гэхээр бас гэр бүлийг ч юм уу эсвэл өөрийгөө ч юм уу буруутгах ямар шаардлагагүй. Яагаад гэвэл бид нарыг унтуулах төлөвлөгөө байсан гэвэл байсан. Дэлхий даяар тий маш олон хүмүүс унтаж байгаа. Одоо ийм асуудалтай байгаа хэрнээ асуудлаа ерөөсө анзаарах ч сөхөөгүй байгаа болохоор л унтаад байна гэж хэлээд байгаа байхгүй юу. Байн би чинь ингэж өвдөж чи нэг л те одоо тойрог дээрээ ингэж хэдэн жил эргэлдэх нь зүгээр гэж бодож гин үү гэж өөрсдөөсөө асууж хэлэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр бид нарыг одоо хэлмэгдүүлэлтийн үед бүр дээр үеэстэй бидний бөөрийг мутдахж бидний хоол хүнсэнд юм хийж бидний одоо тий гэр бүлийн дундуур албаар энэ нэг юм 2 дахь 3 дахь этгээдүүдийг оруулж тэгээд энэ хийсэн одоо хоосон одоо үзэгдэлт ингэж бид нарыг хууртагдуулж тэгээд буруу итгэл үнэмшлүүдийг суулгаж даруухан бай, томоотой бай,
гэж одоо тий шаардаж тэгээд энэ мэдээлэл одоо техник, технологи, мэдээлэл одоо үнэн яриад байгаа мó худлаа яриад байгаа мó гэдгийг бид нэр шалгах баг аргагүй л байсан шүү дээ. Дам дамаараа эсвэл яг хэлснээр тэгэл яг ин баян хүмүүс хардаа ийм муу байдгийг шүү гэл ингээл итгэл үнэмшил өгцөн. Аль эсвэл хин нэгнийх нь гэрээг энтэй ороод ингээ бүр одоо хулгаалаа дээрэмдээ хайцсан. Тэгээ баян баг чи ийм аюултай юм байна. Одоо хүний нүдийг татах чинь ийм аюултай юм байна. Ийм аюул болдог бахан нэ гэл удмын итгэл үнэмшил болцдог ч юм уу те. Тэгэхээр бид нарыг ингэж нөгөө нэг аимшигтайгаар одоо хүчирхийлэлд одоо автуулаад анханасаа энэ айц, анханасаа буруу итгэл үнэмшил, анханасаа энэ хин нэгнтэй гэр бүл салалт, хин нэг нь булааж авч одоо тий одоо гэрлэх, байрах гэл ингээл тэгээ мөнгнөөс болж ахын дүүс бинийгаа одоо худалдаад байхаар ойрынхоо хүнд итгэж боломжгүй юм байна. Тэгвэл болчи одоо ойрын хүн биш зүгээр гадны хүндтэй ингээд энэ хамаг проблема ингээд тоочиж гэдэг юм уу те. Ер нь бол яг тийм ингээд нэг юм үе бол байсан. Тэгээ бид нэр гэр бүл гэхээсээ илүү маш их найз нөхөд гэж гүйдэгтэй зүгээр найз нөхдийнхөө төлөө баг бүхэл одоо тэг гэр бүлийнхэнтэйгээ муудалцаал миний найз гэл ингээл явдаг үе байлаа. Тэнгүү тэр найзууд дотор чинь тэр гадны хүмүүсийг өөрийнхөө дотны хүн болгож авах гад байгаа тэр энерги дотор ч гэсэн бид нэр зөндөө их биентэйгээ зөрчилдөж үзлээ те. Тэгээд ингээд нэг юм өөрийн гэсэн аарамжгүй, өөрийн гэсэн хамт олонжгүй, ер нь өөрөөч одоо өөрөөч байж чадахгүй, өөртөөч баг байхгүй болцоод байгаа шүү дээ те. Тэгээ энэ нь ерөөсөө хинийч буруу биш гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй байхгүй юу? Нэгт, хоёрт угаасаа ийм бодлого явагдаад байгааг бид нэр анзаарах хэрэгтэй. Одоо бид нар л ганцхан энэ сүнслэг юмыг мэдээд байдаг ч юм биш те. Улс орон бүр өөрийн гэсэн ритуалтай, өөрийн гэсэн одоо домтой, түүхтэй, долгионтой, те энерги нэг юм бүтэцтэй. Тэгээд нэг юм хинэн хиндэ уусах вэ гэдэг нэг юм байдаг. Угаасаа одоо орсууд те бид нар орш школтой нэг хэсэг байхад бол орсуудын маш их итгэл үнэмшил биднэрт халтаж орж ирсэн. Тэгтээ одоо тэгхгүй гэдэг ахвтай тэр үед орсуудын тусламж биднэрт хэрэгтэйсэн. Тэгээ тэр хүмүүсийн далд ухамсар юу байсан те ямар код байсан. Тэгэл тэр олгоныг л биднэрт зааж өгнө штэ. Тэгэнгүүт яг тэр кодоор нь бид нэр явсан, ажилласан. Тэгээд ямар үр дүнд хүрч байгаагаа хүн болгон л анзаараа байж байгаа байх. Тэгэд энэ нь юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр орсууд албаар бид нэрийг одоо хорлох гэсэндээ ч биш. Яг үнэндээ бид нөгөө нэг хүнийг ингээд чадчихлаа, хорлцлоо, хуурчлаа, мэхэлчлээ гэж бодоод байдаг байхгүй юу? Чадчихлаа би гэдэг. Нэг муу юм хийж хэрэг те. Би булгаацчлаа ч гэдэг юм уу? Би нэг юм толгойг нь эргүүлчлээ гэж бодоод байдаг. Гэтэ тэр үйлдэл хийж байгаагаараа бид нөр өөрсдөө ч өөдөлдөхгүй. Тийм болохоор хэрвээ орсууд бид нэрийг хорлцлоо гэж бодож ивэл орсууд ч гэсэн өөрсдөө тэр хоорондоо хорлогцсон л гэсэн үг. Бид нар хэнийг сайхан те чадчихлаа гэж бодож ивэл өөрсдийнхөө тэр зайлмыхынд бид нөр өөрсдөө л хорлогцсон л гэсэн үг. Тэгээд эцээст яг бид нарын нийтийн ухамсарт те ямар долгион энерги маш ихээр ингэж дамжуулж өгч байна. Одоо нэг бидний дээр ингээд үүлэн систем байгаа гэж бодъё те. Тэгээ бидний бодол болгон тэр үүлэн дотор одоо хадгалагдж байгаа. Тэгээ буцаага бороо орохоор одоо яахаар ч гэдэг ингээ янз бүрийн байдлаар тэр үүлнээс гарч байгаа бодол энергийн тусал бүр болгон одоо хүн болгон дээр тусна гэж бодъё.
Тэгээд хүн болгон тэрнийг тусал хэрвээ хортой тусал гэсэн бол тэрний хоорн биеэр нь тархачил байгаа. Хоргүй тусал одоо сайхан гээрүүлдэг тусал гэсэн бол бас л тархачил байгаа гэж боо тий. Тэгэхээр далаад тусал нэмэрээ гэдэг шиг бидний одоо тусал бодол бүр энэ нийтийн ухамсарыг өөрчилж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр өөрсдөө одоо нэг жижигхэн 3 сая гэж бүр ерөөсөө яриахаа болчээ тий. 3 сая гэж хэдэн жил яриав. Тэгээд тэр 3 саяасаа өөдөлсөнгүй гэдэг шиг. Тэгэхээр бид нэр маш олуулаа. Тэгээд бүрч олуулаа болох гээд байна тий. Тэгээд ийм хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг ийм итгэл үнэмшлэлээс бүгдээрээ татгалзъя. Та энэ таны сүүлийн төрөл биш л бол тий хангалттай одоо туршлага хуримтлуулсан хөгшин сүнс биш л болвол та тэр удамдаа буцаа бараг төрнө. Та энэ газар дэлхийг одоо тий яаж ашиглаж тавьж байгаа хөрсөн дээрээ буцаал ирнэ. Тэгэхээр дахиад та одоо би ганцаараа азгүй хинч намайг ойлгодгүй яасан хэцүү нийгэм бэ энэ ч одоо бараг там юм биш үү гэд явж имаар байна уу? Аль эсвэл шал өөр газар тий ирмээр байна уу гэдэг бол одоо бидний өөрсдийн сонголт. Нэгт бүр тийм алсын хараатай бодвол хоёрт алсын хараа гэж яриад байгаа тий. Бид хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж бодсноос маш их би яаж би л одоо тий ямар нэгэн байдлаар яаж сайн амьдарч байгаа юм шиг харагдаад дуусах уу гэдэг бодолтой болцоод байгаа юм. Ерөөсөө миний л хүүхэд хөөрхөн, миний л амьдрал чухал. Тэгээд миний л гэр бүл одоо тий сайн явж байх нь чухал гэд хэд их одоо юмыг өмчлөөд байна гэсэн үг. Бодоод үзэх юм бол зөв дэлхийн ертөнд сүрх дээрээ хүрэх юм бол тэр дотор байгаа бүх хүмүүс суурна. Тэгээ бид нэр ингээд ямар нэгэн улс оронд бас муу зүйл хүсснээрээ хинч тэндээс хожоод байгаа юм байхгүй юу? Одоо Америкт ч байна уу ямар нэгэн том улс орон гүрэнд дайн боллоо эренгүүд яаж эдийн засаг хямарч доройт чинь тэгээд ер нь хүн яг зовсноос хэнийг нь зовсноос хүний зовлон одоо ингээд ажиглаад ингээд харж байхад зовлон ажиглаж байгаа ажиглагч нь ч жаргаж гин үү тэгээд тэр зовоод байгаа тэр зовлонгтэй ингээд би зовоод ишүү гэд ингээд тархаагаад байгаа хүн нь дээшилж гин үү. Бид нэр ингээд айгүй тийм амьдралаа айгүй сонин зүйл дээр ингээд ажиглалт хийгээд тийг гацаацсан байдаг шүү дээ. Заримдаа өнгөрсөн дээрээ хэрвээ би тэгсэн байсан бол яах байсан бол ингэсэн байсан бол яах байсан бол тэрнтэй нийлсэн бол яах байсан бол тэр үед би тийм боломжийг алдсан тэр үед манай найз тий хамтдаа тийм юм хий гэж яахт нь хийгээгүй одоо намайг хар тэрийг харч гэдэг юм ингээд аюу сонин зүйл дээр ингээл ажиглал тэг хүний амьдралыг хараад ингээ өөртөөхөө амьдралыг гацаацсан бич идэг. Найс бол маш богино юм тий хараатай ингээ нэг юм бизнес дээр ч юм уу маш богино одоо тренд дээр гэлс энэ трендээр гэлс ингэж баяжиж аваал гэж бодож модцсон. Гэхдээ тэгж яах гэж байгаа нь одоо гэлс баяжиж аваад тэгээд яг цаашаа яах юм бэ? Бид нэр бүр цаашаа яг бизнес хийчи, барьчих гэхээр одоо бүр ингээд нэг нэгнтэйгээ хамтрах, итгэлцэх хүмүүс ер нь бол байхгүй болчиход байна шүү дээ. Бүгд итгэлцлийн асуудалтай. Тэгсэн ернээ энергийн дутагдaltaй өөрөө ганцаараа бүгдийг амжуулж чадахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөд харцсан. Тэгтээ тэрийг бас ингээд их эгон тэрний бардам зам маань хөдлөөд бас бусадтай хэлж чадахгүй байгаа. Тэгээд яг юм ихлүүлчи, хийчи, барьчи гэхээр ер нь бол хаанаасаа яаж эхлэх үү гэдэг гацалттай хүмүүс маш их байгаа. Тийм болохоор бид нэр ингээд нөө юунаас ч хоцроогүй бас юунд ч оройтог байхгүй нэг юм шуурга мэд бид нэрийг ингээд бүр одоо яг энэнд л би багтахгүй болвол би өнгөрлөө
гэж бодоод байгаа зүйл болгон худлаа. Тийм бодолтой зүгээр өөрөө байж гэнэ гэдэг чинь та өөрөө болоогүй байгаагаа л анзаараад үзээрэй гэсэн үг. Тэгээд юун дээр таны ажиглагч ухамсар яваад байна те. Тэр нэг өнгө, үзэмж, гэлс, хурдам амжилтанд хүрээд баяжаад гарч ирээд алга болчиход байгаа зүйл дээр юун дээр вэ те. Эсвэл магадгүй та Монгол орноо ирээдүйд Америк шиг, Европ шиг ингээ бүр сайхан өргөн уудам тархацсан. Тэгээд зам нь сайхан тавигдсан. За тэгээд тэгвэл би чинь нэг сайхан тэр нутгийн хүндээ тэндээ нэг юм гоё жуул аялал жуулчлал хөгжөөд байна. Тэгээд тэндээ нэг сайхан gift shop нэгээ тавьчих гэд. Тэгээд бид нэр ингээ ямар нэг юм нэгээ тавьчих гэж бодохороо бас хурдан ашиг олчих. Тэгээд ямар нэгэн чанаргүй юм ингээд нэг хийж тавьчих гад идэг. Хямдхан юм ч юм уу. Яагаад одоо тэрэндээ юм бүр чанартай юм анханасаа маш алсын хараа бодлоготойгоор хийж тавьж болохгүй гэж те. За нэг бэлэг дурсгал, gift shop одоо нэгээ тавьчих. Хүмүүс одоо зарим нэг нь маш те баян болсон гэдэг юм. Нэгэндээ юу хөөж мэдхээ байсан. Тэгэхээр одоо манахаас нэг те чанартай юм авах, тийм юм авах гэдэг юм. Эсвэл одоо аялал жуулчлал хөгжиж байгаа. Тэгэхээр бэлэг дурсгалын юм хийгээд тавьчих юм бол нутгийнхаа хүмүүсийн энийг заарыг, тэрийг заарыг. Тэгээд ийм сайхан юм зарчи, хийчи, гар юм бүтээчи, эко юм одоо ингээд тавьчи барьчи гэхээр энэ хүмүүс чинь бас хийж чаддаггүй юм биш те. Тэр заагаад хүчин энэ хэлбэрхэн амархан хийж одоо сургалт оруулаад заагаад хүч чадах сайхан яаж ингээд баглаа бодол нэг юмыг ингээд чамин хайраар дүүрэн хийхийг одоо заагаад хүч хүнтэй нь холбогдчих. Эднэрдээ заагаад хүчтэй эднэрийнхээ амийг би борлуулчих гэдэг юм. Ингээд бүр одоо алсын хараатай бодох юм бол бүр юу л байна биднэрт нэрээ газар нутаг байна тий. Тэгээд юу л байна зүгээр яах уу юу хийх үү гэсэн л хүмүүс нь байна. Тэгээ одоо яг өөрсдийнхөө дотоод энэ асуудлуудыг бид нэр шийдээл тэгэл за одоо нэгэндээ итгэхэд явахаас өөр аргагүй юм биш төө угаасаа л арга алга гэдэг шиг л шинээр нь итгэх гэдэг одоо хамгийн нандин зүйлээ асаа. Тэг хамгийн нандин зүйлээ шууд бусдад нэг итгэдэг болоо гэж ерөөсө хэлээгүй байна. Өөрсдөө итэг. Өөрсдийнхөө потенциалд өөрийнхөө мөрөөдлийг би биежүүлж чадна гэдэгтэй. Гэхдээ яадчил зүгээр за ойлголоо би одоо энэ астма заснаа эдгэнэ. Би бясалгал хийгээл эдгээ чинь. За ойлголоо би тэгвэл энэ өндгөөвч гээл бодоо шаналаад исэн тэгвэл энэ чинь ийм учиртай. Тэгэхээр би ингээ тгий гэл өөрийгөө одоо байнга хайрлж сайхан энерги, сайхан одоо үйл явдал сайхан зүйлийг одоо өөрийгөө янз бүрээр одоо муухагаар зэмлэхгүйгээр сайхнаар л одоо юмыг хий гэж одоо шийдэх хэрэгтэй. Одоо зэмлж боллоо, бусдыг бас зэмлж боллоо, өөртөө ч зэмлж боллоо. Тэгээд өөрсөндөө сэтгэл дундуур байж ханлаа. Тийм болохоор одоо бүгдээрээ өөртөө магтъя өөртөө чакрануудыг химрыг сэргээе, энергийн төвүүдээ сэргээе. Тэг хийх юм бол яг үнэндээ байгаа хгүй. Хийх юм бол байна. Энэ потенциал цаашаа ингээд хязгааргүйгээр хөгжих боломж байна. Бид нэг нэгнийгаа өөртөө ангаагаа сурцсан хүн бусдыгаа далтаас ангааж болж байна. Хүний зургийг хараад ангаадаг болж байна гэд та өөрийгөө ангаагаад сурах тэр хүчийг авснаар тэрийг ингээд хөгжүүлэх потенциал нь байгаа хгүй. Алсаас үзье, алсын зайнаас үзье, гараараа эмчлэе, энергиэр эмчлэе, тэрүүгээр эмчлэе гэх бүр юм хоосноос л юм бүтээгээд ингэсэн бүтээгч байгаа орон зайд буцаад эзэн суугаад байна гэсэн үг. Тэгээ тэр болгоныг ингээ мэдэрнэ бүр юм за энэ хүнийг одоо ингэж их
гимтээгээ дахин өвдүүлээд байгаа нэтгэл үнэмшил нь юу юм бол гэл нарийн одоо харж эхэлнэ. Бид нар нэгнийгээ өнгөцгөн сонсдог биш, маш гүнзгий сонсч эхэлнэ. Гэтэ гүнзгий сонсч ингээд нэг юм заавал нэгнийхээ зовлонг сонсгоод байх шаардлагагүй. Тэгэд энэ болгоныг амар зовлонтойгоор яриад байх шаардлагагүй байхгүй юу? Зүгээр тий бүгд л алдаа хийдэг те. Тэгэхээр ингэж алдсан ийм учраас ийм юмтай болсон. Тэгээд ийм хүмүүсийг буруутгаад гомдол тайлагдахгүй хэцүү байгаа. Гэтэ гомдлоо тайлах хэрэгтэй гэдгийг би мэдж байгаа. Тэгээ яг энэ юм дээр гацаад байна гэд нэг юм шийдлээ ядаж өөрсдөө нэг олцдог байх хэрэгтэй байгаа байхгүй. Бүр нэг нүдэн балаа тэ одоо таг дүлийн хүмүүс шиг тэгээд ингээд зүгээр л одоо ярихын тулд ярьдаг биш. Одоо тэр нэг ярих хэрэгцээгээ хангахын тулд одоо ярьдаг бол биш. Утга учиртай. Окей, юу болсон? Тэгээ яг одоо яачаад байгаа юм? Эн чин хаан чин гацаачаад байгаа юм? Тэгээ яг энэний дараа энэ гацаа чин тайлагччвал уг нь бол эндээс сулруулж сайхан авсан энергиэрээ тэгээ юу хийх гээд байгаа юм те? Юу сайхан бүтээх гээд байгаа юм ингээд өөртөөсөө маш чухал асуултуудыг асуугаад үзээрэй. Тэгээ бид нар энэ бүтээгч те энэ чакра бидний бүхэл чакра маш чухал. Чухал биш чакра гэж ер нь бол байхгүй. Гэхдээ энэ хамгийн доотлын хоёр чакрага эмчлэх өөрсдөө хайрлж эмчлэх бол хэрэгтэй. Бидний доотлын хоёр чакра бол бидний өөрсдийн хичээл зүтгэл лээс их одоо хамаардаг гэж хэлж болно. Би ганцаараа биш юм байна. Дэлхийн ертөнц, universe миний дээд сүд намайг тулж түшж гин. Миний ээж аав, миний арт тал гэдэг юм уу. Ингээд арт тал өөрийнхөө тулгуур түшиг болох хүмүүсээ буцаагаад олж харж хайрлж эхлээрээ. Тэр дэлхийн ертөнцийг хайрлж эхлээрээ. Тэгхийн бол ингээд нуруу чинь сайхан болоод ирэх нь байна. Ингээд бүр үндсээсээ нурууны чинь доотлоос диск чинь зөв голдролтой орж эхлэх нь. Тэгээд цаашлаад бидний одоо бүтээлч энерги буюу sexual energy дэ хэнийг өөртөө яг ойртуулах уу, хэнийг яг нэг ойртуулахгүй байх уу. Бид хоёр одоо нэг стрессээ тайлж одоо хайр хийх гээд байна уу? Аль эсвэл яг яах гээд байна гэдгээ бас тэр сэтгэл хөдлөлүүдээ анзаарч эхлээрээ. Ер нь бол хосууд нэг юм маш их хэрэлцсэний дараа гів гинт ингээл нэг юм яадаг идэг одоо юм насдаг барьдаг гэдэг ойлголт байдаг. Тэр ч гэсэн тийм ч зөв одоо сайхан зохистой ойлголтууд ерөөсөө биш. Тэгээ бид нэр энэ энергийн потенциалыг ч гэсэн цаашаана кундалини одоо өөрсдийнхөө кундалини энергийг сэрэх, тантрик одоо үйл хийх, тантрик сайхан хайрын харилцаанд орох барих гэд ингээд потенциал нь бас хязгааргүй байдаг. Тэгэхэд бид нар ингээд нэг юм жоохон маш юм доод хэмжээс, доод эрчим энергийн зүйлийг л энэ бүх юм байна гэж ботцсон байдаг. Тэгээд бид нарын харах, мэлмий хязгаарлагдсан байдаг. Тэгэхээр бид нэр ингээд бүгдийг ингээд нэг сайхан идэвхжүүлээд ирэнгүүт маш их бүр юм айдиа шин санаа, сайхан санаа эний чинь ингээл ингэчих байсан биш. Би бүр дандаа сөрөг талаас нь харчаал тэгээд шийдлийг гаргаж чадахгүйсэн байна гэдэг маш сайхан тархины төвчнүүд тайлгдана. Тийм болохоор яриагаа энэ хүрээд дуусгая. Нэлээ урт яриа болчлоо. Тэг хамгийн сүүлд хэлмээр байгаа зүйл өөрийгөө бити буруутгаарай, бас бусдыг бити буруутгаарай. Бас та юунаас ч хоцроогүй, бас юунч яараагүй гэдгээ өөрийнхөө сайхан нэг юм одоо цагийн төлөв байдлыг бариад аваарай. Тэгээд өөртөө хатуу хандахгүй, хүлээлт тавихгүйгээр тэр хайр гэдэг зүйлээр өөртөө шинээр бүтээж имжлээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд бидний чакранууд бүгд сэргээгдэж сайхан болох боломжтой. Энэ ерөөсөө хэцүү зүйл
биш. Тийм болохоор бид нэр одоо өөрсдийнхөө потенциалыг үзцгээе. Зүгээр л харцгаая. Яаж бид нэрийн потенциал зүгээр энэ нийлэх ухамсарыг маань гайхшруулах нуул гэдгийг үзэж харцгаая. Тэгээд өдөр болгоныг, өдөр бүрийг талархаж өнгөрүүлье. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их талархлаа. Дараагийн подкастаараа уулзцгаая.